Сайн бацхан үзэгчдээ Явуулын подкаст нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэхүү дугаарт маань улсын хурлын гишүүн Инх Цэцэг оролцож байна. Сайн байна уу та? Сайхан үйлчж байна уу? Энэ өвөл эрчим хүчний одоо цахилгааны хязгаарлалт хэр гарах бол гэж та үзэж байгаа вэ? Ерөнхийдөө яг өвлийн одоо бэлтгэл ажлаа маш сайн одоо хангасан гэдэг эрчим хүчний яамнаас үгээс үл мэдээлэл хийж байгаа л да. Эрчим хүчний салбарын одоо гол онцлог нь ер нь бол тэгэл боломжтой бүхэл арга хэмжээг авч ажилладаг. Тэгэхээр бол харьцангуй гайг байх гэсэн найдвар л байгаа шүү дээ. Цахилгаан дулааны үнийн өсөлтийг иргэдэд дарамт очруулахгүйгээр ямар гарч шийдэл байгаа бол ингээд өнгөрсөн онд бол цахилгаан эрчим хүчний тарифыг бол нэмсэн шүү дээ, тий. Тэгээ яг энэ бол одоо яалтчгүй нөгөө маш олон жил одоо тариф нэмэхгүй одоо ингээ явсан, тогтмол явсан. Гэтэл эрчим хүчний салбар чинь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байдаг, шинэ их үүсвэр барих хэрэгтэй байдаг, тий. Цахилгаан дамжуулах шугам дэд станцаа өргөх хэрэгтэй байдаг. За тэгээд одоо энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин маань одоо маш бага. Тийм ч учраас яалтчгүй л одоо цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэхээс аргагүй байсан. За дулааны тарифыг бол одоо нөгөө нэмэхгүй хойшлуулсан та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ, тий. Одоо энэ бол шийдэгдээгүй асуудал ингээ хойнулсан. За ер нь бол гэхдээ бид нар бол цаашдаа ялангуяа цахилгаан эрчим хүчний хувьд болохоор одоо ингээд үн тарифыг нэмэхээсээ илүүтэй ер нь зах зээлийнхаа загварыг аль болох өрсөлдөөн зах зээл рүү оруулах хэрэгтэй байна. Тэгэхээр өрсөлдөөн зах зээлийн үр дүнд юу болдог вэ гэхээр ер нь одоо өрсөлдөөний үр дүнд зах зээл дээр байж болох доод үн тогтдог буюу үн тариф яах нь боломжит тоод хэмжээндээ хүрэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ чиглэл рүү явах хэрэгтэй гэж бид нар л үзэж байгаа. Та өмнө нь болохоор ингээд улсын төсөв дээр эрчим хүчний салбарт ингээд баг ингээд төсөвлөж өгчлөө гэж ярьж байсан шүү дээ. Энэ талаар та эрчим хүчний салбар маш хүнд байгааг одоо бараг хүн болгон мэдээд байгаа шүү дээ. Яагаад хүнд байгаа вэ гэхээр бараг бүх тоног төхөөрөмжүүд нь маш өндөр насжилттай. Одоо 60-70 жилийн настай. За тэгээ эхнээсээ нөгөө тоноглууд нь одоо гэмтэж эхлээд байгаа шүү дээ. За тэгээд эрчим хүчний салбар чи их усрын дутагдaltaй байна. За одоо энэ салбарт ажиллаж байгаа ажилчдыг одоо эрүүл аюулгүй найдвартай орчинд ажиллаж чадахгүй байна гэдэг ингээд үүд хүмүүн асуудалд эрчим хүчний салбарт нүүр тулцсан байна. Энийг одоо бүр ард түмэн хүртэл мэдээд байгаа шүү дээ. Тийм ч учраас сая 26 оны улсын төсвийг одоо босруулахдаа ард түмнээс асуусан. Тэгэхээр ард түмэн бол ерөөсөө 3 зүйл хэлсэн шүү дээ. Нэг нь одоо эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч. Тэгэхээр эрчим хүч гэдэг бол хүний одоо анхан шатны хэрэгцээ. Нэг дулаантайгаа цахилгаантай байх нь бол ерөөсөө бидний наацхийн асуудал байхгүй юу? Тэгэхээр эрчим хүчинд ахиухан одоо төсвөө зарцуулаарай гэсэн харамсалтай нь улсын төсвөөс эрчим хүчний салбар төдийлөн одоо зарцуулж чаддгүй. Нодлон бол нэг 200 тэрбум байсан. Энэ жилийн 300 тэрбум бол одоо төсвөж орж ирсэн. За тэгээд 300 тэрбум нь нөгөө одоо соёлынхаа салбараа, соёлын салбар чинь бараг 500 тэрбум байгаа. Замын салбар чинь нодлон 3 их найд байсан. Энэ жил бараг 1 их найд гэж орж ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний одоо маш шүүмжлэлтэй хандаад байсан болохоор чинь ард түмэн одоо асфальттай гэрэлтэй байхыг хүсэж байгаа. Тэрээс асфальтын зам биш ээ. Тэгэхээр одоо яагаад төсвөөсөө зарцуулахгүй байгаа юм бэ гэд одоо тэн дээр бол маш их шүүмжлэлтэй хандсан л та. Тэгээ яг сая 26 оны төсөв орж ирэхдээ нэг гайхалтай юм. Эрчим хүчний салбарт 3.6 их найдыг зарцуулна гэд одоо ингээд сурталчилгаа явсан шүү дээ. Тэгээ би баста овоо штэ гэд ингээд харсан чинь яг бодит байдал дээр 3.6 их найд биш байсан. 3.6 их найд гэдэг нь өмнө нь одоо эхлүүлсэн бүх одоо гадаадын зээл тусламжийн төслүүд, за дээрээс нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа станцын 2.1 хэдийн их найд бүгдийг нийлүүлээд тэгээ одоо эх онд бол одоо эрчим хүч нь 3.6 их найдыг зарцуулнаа. Бараг л одоо эрчим хүчний бүх асуудал шийдэгдэнэ гэдэг ингээд. Тэгээ би энийг бол одоо ард түмэнд буруу мэдээлэл түгээж байна. Бид нар одоо бодиттой хэлэх ёстой. Эрчим хүчинд улсын төсвөөс бол олигтой мөнгө зарцуулж чадахгүй нэ. Тийм учраас одоо найдвартай дулаан цахилгаанаа хангах тэгэл хэцүү шүү. Бэлтгэлээ хангаарай гэж хэлээч гэл их л шүмжлэлтэй хандсан. Тий. Өмнө ингээд таны ярилцлагыг үзэж байхад ингээд манай саяхан нэг дэлбэрэлт болсон шүү дээ. Энэхүү дэлбэрэлтийн одоо тоног төхөөрөмжийг засварлахын тулд доор ээж 2 жилийг зарцуулдаг гэсэн яриаг өгч байсан. Энэ талаар та нэг өнгөрсөн онд бол манай эрчим хүчний салбарт маш харамсалтай үйл явдал тохиолдсон л да. Тэр бол одоо
2000 ер нь бол харьцангуй шинэ гэж үзэж болно л да. Эрчимчлийн салбарт нэг 10 хэдэн жилийн насжилттай тоноглол бараг шинэ тоноглол гэж үздэг. Тэгээд тийм одоо шинээр суйрлуулсан ТЭС-3-ын 50 мегаваттын турбин бол одоо шатаж байхгүй болсон. За тэгээд энэ одоо турбиныг сэргээхтвэл тийм ч одоо амар ажил энэ ингээд дэлгүүрт бэлэн байж идэг бүтээгдэхүүн биш байхгүй юу? Тусгай зорилтын бүтээгдэхүүн энийг чи үйлдвэрлэх гэж нэлийн цаг хугацаа орно, суйрлуулах гэж нэлийн цаг хугацаа ордог. Дор хаяж одоо 2 жил болдог ийм асуудал. А зүгээр энэ жилийн хувьд бид нар яаж одоо шийдэл гаргаж байгаа вэ гэхээр төр хугацаатай юм нэг техникийн шийдэл гаргаад тэгээ одоо дулаан хангамжийн хувьд яг одоо нодлон ТЭС-3-аас ямар хэмжээний дулааныг хангадаг байсан яг тэр хэмжээндээ энэ жил хангах байдлаар ингээд төр аргацаас нь техникийн шийдэл гаргасан гэж үг. Тэгээ ер нь цаашдаа бол ялцчгүй ингээд 26 27 оны төгсгөл хавьд турбиныг шинжил 50 мегаваттаа оруулж ирж чадах нь гэдэг бол тэгэл одоо гэхдээ харьцангуй энэ жилийн усан төсөв дээр бас энэ сэргээхтэй холбоотой тодорхой хэмжээний төсөв орж ирсэн байлээ. Тэгэхээр ажлууд бол явж байгаа л гэж ойлгож байна. Уг нь бол манай улсад бол эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд илүү ингээд орё гэсэн үзэлтэй байгаад байдсан шүү дээ. Тэгэхэд ингээд манай улсын одоо төрийн үйл ажиллагаанаас болоод энэхүү одоо хөрөнгө оруулалтууд ингээд татагддаг төрийн үйл ажиллагаанд илүү дарамт болдог гэж үзээд идэг гэсэн тэр талаар та өөрийнхөө үзэл бодлыг хэлээч. Яг харьцангуй гайгүй л ах л та. Яг тэгэхээр эрчим хүчний салбарын нэг онцлог ер нь мэрэгчлээ бол маш сайн. Одоо ингээд техникийн шийдэл гаргасан л бол тэр нь ямар ч байсан ингээд ажилдаг. Тэгээд би одоо дахин айгүй маш сайн хэлээд байгаа байхгүй юу. Энэ одоо насжилт дуусан тоноглоод уулна бол одоо ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг байхгүй юу. Эдгээр маань өөрөөр хэлбэл ингээд ашиглалтаас гарч явах хэрэгтэй, ажиллахгүй байх хэрэгтэй байхгүй юу. Гэтэл одоо яалтч байхгүй эрчим хүчний салбарынхаа одоо өөр боломж байхгүй учраас тэр нөхдүүдийг ингээд аргацаагаад ажилуулад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо зарим тоноглолынх нь бүр одоо ингээд үйлдвэрлэгдэхээ болцсон, сэлбэг нь бол той болцсон, тийм тоноглоод байгаа шүү дээ. Гэтэл эрчим хүчний салбарын энэ хамт олон бол яаж хийж байгаа тэрийг ажилуулаад хэрэглэгчээ нэг дулаантай, цахилгаантай үйлдвэрлэх хэмжингийн хичээгээл байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр одоо хамаг одоо чадлаа бол шавж байгаа л гэж ойлгох хэрэгтэй л гэж хэлээд байгаа юм би. Маа зарим иргэдийн хувьд болохоор сэргэдэг эрчим хүчээр олж авсан илүүдэл цахилгаанаа ингээд захиран зарцуулж одоо худалдах хэрэгтэй байгаад байдаг гэж үздэг. Тэгэхэд ингээд төрийн одоо ингээ олон шаттай амжилтыг олон журмыг ингэж давж гарах хэрэгтэй байгаад байдгаа гэж үзээд идэг. Энэ талаар таны одоо бодол нэг юм маш үнэн л дээ. Эрчим хүчний салбарт уулын бол одоо ингээ хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. За гэтэл хөрөнгө оруулалт үнэхээр татаж чадахгүй байгаа. Тэрэнд бол мэдээж ингээд олон төрлийн шалтгаанууд байгаа л да. Гэхдээ нэг хамгийн том шалтгааныг би юу байна гэж олж харсан. Ерөөсөө хууль эрх зүйн орчны хувьд эрчим хүчний салбар бол маш тогтворгүй салбар гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээ яагаад тэрвэ гэхээр манай эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан хууль. Одоо 24 жилийн өмнөх хууль гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хууль нь ингээд маш ерөнхий буюу товчхон. Тэгээд ийм хууль нь ерөнхий товчхон болохоор бодит амьдрал дээр яаж юм гэхээр 800 гаруй журмаар өнөөдөр дулаан цахилгаан хангамжийн асуудал зохицуулж байгаа байхгүй. Гэтэл хуультай харьцуулахад журам гэдэг маань бол одоо юу гэдэг хамгийн одоо өөрчлөхөд амархан нэг удаа нэг сайд хурж ирээл нэг шинэ журам гаргацдаг. Эсвэл ингээл хүрээд ирэхэд нөгөө өмнө байсан журам нь алга болчихдог ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө журман дээр байгаа заалт нь одоо хуультай зөрчигдсөн, хуулийн заалтаас авсан ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө энэ салбарыг зохицуултын хувьд докторгүй салбар гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд одоо энэ салбар руу хөрөнгө оруулалт маш эрсэлттэй гэж үзээд ер нь бараг хөрөнгө оруулдаггүй нэгт. Хоёрд болохоор энэ салбарт байгаа маш олон хүмүүс ингээд асуудалтай тулгардаг. Одоо хэрэглэгчээс нь ахуулаад, хөрөнгө оруулагчаас нь ахуулаад, эрчим хүчний салбартаа ахуй тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байхгүй. Тэгэхээр бол ерөөсөө л энэ хөрөнгө оруулалт татахгүй байгаа нэг шалтгаан бол хууль эрх зүйн орчны хувьд бол докторгүй байна. Бид нар бусад улсын хуулийг ингээд судалж үзсэн л дээ. Тэгэхэд бусад улс ямар байна гэж ерөөсөө хууль нь процессын зохицуулттай. Дулаан хангамжийн иж бүрэн хуультай, цахилгаан хангамжийн иж бүрэн хуультай. Өөрөөр хэлбэл энэ улсууд болохоор харилцаагаа аль болохоор яадаг байх нь вэ? Хуулиар зохицуулахыг хичээдэг байх нь. Тэгэхээр хуулиар зохицуулж цагаан дээр хараар хуулиар зохицуулсан юм дээр тогтвортой байдаг байх нь л. Хүн энийг бол тогтвортой гэж үзээд хөрөнгөө яадаг байх нь, оруулдаг байх нь л гэсэн үг. Дэлхийн нийт болохоор одоо ингээ нүүрсэн дээр суулсан эрчим хүчээс татгалзаж байгаа шүү дээ. Тэгэхэд манай улсын 90% нь нүүрсэн дээр суурилсан эрчим хүчний бүтцтэй байгаа. Тэгэд энийг ер нь одоо өөрчлөх гарц гаргалгаа юу байгаа вэ? Тийм. За яг Монгол улсын хувьд бол нэгдүгээр тараа онцлогтой хэд хэдэн онцлогтой. За нэгдүгээр онцлог нь бид нар чинь хэрэглэгчээ одоо цахилгаанаар хангахаас гадна дулаанаар хангадаг. Тэгэхээр нөгөө нэг нүүрсээр ажилтдаг одоо дулааны цахилгаан станцууд байна шүү дээ. Энэ станцуудыг хамгийн одоо үр ашигтай дулаан хангамжийн их усэр гэж үздэг. Дэлхийд дахин тэгнэ гэж үздэг. За яагаад үздэг вэ гэхээр цахилгааныг үйлдвэрлэж явах явцдаа
одоо ингээд уур гардаг, ус гардаг, халуун ус уур гардаг. Тэрүүгээрээ ингээд дулаан хаамжийг шийддэг аахгүй юу? Тэгэхээр бол нөгөө хүүтэн уур амьсгалтай орон учраас бид нар бол дулаан хаамжийн асуудлаа хамт шийдэж явахын тулд дулааны цахилгаан станцтай байхаас өөр арга байхгүй. За нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал болохоор эрчим хүчний системийг докторжилт гэж та хэрвээ сонсч байсан бол тий одоо Монгол улсын эрчим хүчний систем Оросын холбооны улстай холбоотой ажилладаг, энэ холбоос байхгүй бол тусдаа бие дааж ажиллахгүй энэ төр гэж юм ярьдаг шүү дээ тий. Тэр чинь докторжилтын асуудал. Тэгэхээр докторжилтын асуудал дээр энэ дулааны станцууд чинь маш юм доктортой одоо ингээд хэлбэлцэхгүй цахилгаан үйлдвэрлэдэг байхгүй юу. Тэр утгаараа манай системд бол дулааны цахилгаан станц бол угаасаа хэрэгтэй. А зүгээр яг сэргийгтгийн хувьд бол та бүхэн мэдээж нөгөө байглаас одоо хамааралтай шүү дээ. Нарнаас хамаарна, салхинаас хамаарна. Тэгээ үйлдвэрлэж байгаа юм нь яадаг байх нь хэлбэлцдэг байх нэ гэсэн үг. Тийм учраас бид нар одоо ингээ юу гэдгийг бараг 100% сэргийгдэхээр эрчим хүчээ хангана магна гэж үлгэр хэлэх ямар ч боломжгүй гэж хэлж болно. Тэгээ манайх бол нэг 30 он хүртэл нэг 30% гэдэг одоо зорилт тавьсан байгаа. Сэргийгдхийн эзлэх хувь нь одоо нэг 18.6% та байгаа. Тэгэхээр тэр 30% л хангалттай. А бусдаар бол бид нар ингээд одоо дэлхийд дахин ногоон руу явж яа нэр нь ингээд нүүрсээсээ татгалзаа гэж хэлэх нь бол манай орны хувьд бол онцлогоос хамаараа тийм боломжгүй л гэж хэлнэ. Тийм. За тэгвэл тэнтэй одоо дулааны асуудал руу орж эхлэе л да. Миний хувьд хамгийн сонирхолтой санагдаад байдаг зүйл гэх юм бол орон байрыг болохоор метр квадратаар хэмжээд одоо албан байгууллагуудыг болохоор метр кубаар хэмжээд идэх нь болохоор надад шударга бус эртээс байгаа юм шиг санагддаг л да. Энэ тал дээр та ер нь ямар тайлбар хийх вэ? Тийм. Яг одоогоор бол бид нар дулаанаа үйлдвэрлээд хэрэглэгч рүү аж ахуйн нэгж рүү борлуулахдаа яг өөрөө чинь хэлж байгаа метр квадрат метр кубээр одоо ингээл үржүүлээл тогтмол үн авдаг гэсэн үг. Тэгээ энэ бол одоо нэг талаараа бол айгүй шудраг бус л да. Яг гэвэл та магадгүй одоо жишээ нь ингээд өвлийн уйлралт одоо нэг сараар ч юм уу гадагшаа явж болно шүү дээ. Та магадгүй одоо парч ингээд тохируулах гэж пара хаацсан байж болно. Гэхдээ яаж яах нь вэ? Таны дулааны төлбөр гүгээл яж яах нь шүү дээ. Тэ? Энэ өдрөөсөө байж болохгүй асуудал. Цаашдаа бол бид нар ялангуяа бид хэд ингээд дулаан хаамжийн тухай анхдагч хуулийг боловсруулсан. Тэгэхээр энэ хуулийн дээр бол ер нь цаашдаа бол ерөөсөө дулааныг бол бид нар тоолортой болгох нь зүйтэй. Ерөөсөө химжижээж л бид нар яах нь нэгдүгээрт хэрэглээг хянах боломжтой болно. А хоёрдугаар хүн яах вэ? Химнэх боломжтой болно. Та одоо ингээд тоолортой болоод тохируулахтай болчихвол сайхан хаачаад гадагшаага явчих болох нь шүү дээ. Мөнгө чинь гүйхгүй байх нь тий. Тэгэхээр бол ингээд цаашдаа бол заавал тоолортой байх хэрэгтэй гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. А хоёрдугаар асуудал болохоор Монголд нэг ингэдэг шүү дээ. Та одоо шинэ гэртээ халууцаад байвал тохируулдаг уу? Цонхон онгойлгоо тийм үү? Тэгтэл таны цонхон онгойлгоо тэр гадагшаа хайж байгаа цахилгааныг дулааныг үйлдвэрлэхийн тулд тест дөрүүдээр асар хэмжээний зардал гарч байгаа шүү. Тэ? Тэгэхэр чин бүр эн чинь бол байж болохгүй асуудал байхгүй. Тэгээ би энэ дээр бас айгүй хүмүүст их жишээ аваад байгаа юм л да. Нэг аймгийн төвд ингэсэн байна л да. Одоо цэвэрлэх байгууламж нь бүр ингээ халиад урсаа одоо гадагшаа ингээ гараад ер нь шинэ цэвэрлэх байгууламж барья. Эсвэл одоо өргөтгөё гэж бүр ингээ маш том асуудал болж исэн ба. Гэтэл нэг жил ингээ бүр ингээ бүх айлуудыг тоолорж үсэн байна. Одоо тэр нөө цэвэр бас бохир бас юм. Тэгсэн чи яасан? Нөгөө нэг хайлж мэлээд исэн цэвэрлэх байгууламж нь дуу ингээ бүр ингээ дундраад одоо ерөөсөө тэгэж нөгөө өргөтгөх шаардлагагүй, шинээр барих шаардлагагүй. Яг энтэй адилхан хэрвээ бид нар айлуудыг одоо аж ахуйн нэгжүүдийг тоолортой олгочвол яах нь вэ? Асар хэмжээний дулааны нөөц тэр тест 4 дээр яах нь вэ? Тест 3 дээр гарч ирэх нэ л гэсэн үг. Тийм учраас энэ айл өрхүүдийг аж ахуйн нэгжүүдийг дулаан хэмжээнд дулааны тоолортой олгох нь бол бүр зайлшгүй шаардлагатай. Зүгээр бид нарт нэг анхаарах юм айгуу чухал. Одоо болохоор тэр дулааны тоолоор нэлээд үнэтэй гэдэг юм бэл. Ерөөсөө нэг хэдхэн компани илүүлдэг. Тийм учраас одоо цаашдаа бол яавал тэр дулааны тоолоорыг хямдхан болгох вэ? Олон компани нийлүүлдэг болгох вэ? Тэр дулааны тоолоор тавьдаг тэр процессыг илүү хялбар болгох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгвэл одоо шинээр одоо баригдаж байгаа барилгууд маань энэхүү тоолоорыг тавилаа гэж үзье. Тэгэхээр хуучны одоо барилгууд дээр яаж зохицуулт хийгдэнэ гэх вэ? Яг нь шинэ барилгуудын хувьд л ингээд тавиа явахд бол техникийн хувьд бол боломжтой болж байгаа байхгүй. Гэтэл яг зур хуучин дээр үед баригдсан барилгуудын хувьд тоолор тавихад аюу хүнд байдаг гэсэн тэр нь орж байгаа шугамаасаа хамаарат. Гэхдээ яг тоолор биш одоо юу гэдгийг нөгөө юм хуваарлах датчик гэж байдаг юм билээ. Тэгэхээр тэр одоо техникийн шийдлүүд бол бас ингээд тоолор маягаар ашиглаа явах бүрэн боломжтой байдгаа л гэж. Тэгвэл орон сууцтай иргэдийн хувьд болохоор энэхүү асуудлыг ингээд шийдэж байгаа шүү дээ. Тэгвэл гэр орооллын айлуудын дулааны асуудал шийдэх вэ? Одоо ингээд Улаанбаатар хотод ялангуяа энэ гэр хорооллын дулаан хэмжээ асуудлаас болоод энэ агаарын бохирдол гэдэг юм бол бүр харанхуй хэмжээнд бидний бүр нэн тэргүүний том асуудал бол агаарын бохирдол байгаа даа шүү дээ. За тэгэхээр агаарын бохирдлыг шийдэхийн тулд одоо улсын төсвөөс маш их хэмжээний одоо өргөө зардал
одоо хэдэн их найдаарн гаргасан тий хаана ямар ч үр дүн байхгүй байгаа үстэй тий. За тэгэхээр энэ агаарын бохирдол дээр хамгийн том шийдэл ялангуяа дулаан хамжийн асуудал дээр хамгийн том шийдэл ерөөсөө сэргийгт хэрчмчний их үүсэр. За тэгээ өмнө нь яг бид нар хараа ингэдэг байсан бэлээ. Үшээ нь Улаанбаатар хотод одоо ингээ агаарын бохирдолтой тэр нарны панел тавиад батарей тавиад айлыг одоо яндагаас нь салгаж арай чадахгүй байгаа гэдээ арай ихтгэлтэй биш байсан байна л да. А гэтэл 3 жилийн өмнөөс одоо нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөр за тэгээд нийслэлтэй хамтраад одоо ингээ 100 гаруй айл одоогийн байдлаар бол нэг бараг 100 гаруй айлууд дээр зүгээр гэртээ айлыг биш үү яндагаас нь салгасан. Өөрөөр хэлбэл нарны панел гадна нэг жижигхэн 3-ыг харсан 3 хэмжээтэй нарны панел тавиад гэрт нь нэг халаагуур тавиад нэг батарей тавиад тэр айлууд одоо 3 жил болоо явж байгаа. Бид нар би нодлон яг өвлийн одоо их хүүтэн үеэр тэр айлууд дээр очиж очилсан. Тэгээ ингээ очиход бас маш цэвэрхэн. Одоо нөгөө нүүрстэй байхад ингэдэг байсан гэж байгаа. Хашаа нь бүр ингээ тэр чигээрээ хар, гэр нь хар. Тэгээ тэр гэр дотор нь тэр чигээрээ хар. Тэгээ шүнжэнгөө хүүтэн юм байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр айл бүр маш цэвэрхэн. Шүнжэнгөө сайхан халаан, хав халуун. За тэгээд ингээд цэвэрхэн. За тэгэхээр чинь ямар мөнгө хэмнэж гэнэ үү? Нэгдүгээрт мөрсний хааны мөнгийг хэмнэж гэнэ. За хоёрдугаар тэр цэвэр сайхан орчинд амьдарч байна. Ханаа том уу хөрөхгүй байна. Нөгөө им зарцуулах мөнгө нь байхгүй болж байна гэдэг ингээд асар их хэмжээний одоо боломжууд л бий болж өгч байгаа. За тэгээ миний гол нь хэлээд байгаа юм ин. Одоо тэрэг нэг юм 70 айлд хэрэгжүүлэхэд нэг айл одоо нэг гэртээ айл нэг 10 сая төгрөг зарцуулсан байлээ. 70 айлд. А гэтэл 70 айл биш 70 мянган айлд хэрэгжүүлэл нэг айлын зардал хайшаа орох уу? Хөрөнгө оруулалт 5 сая руу орно тийм үү? Ерөөсөө гол зорилго нь тэр. Тэгэхээр ингээд одоо өөрөөр мега төсөл болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ энэ жилийн үед харин хаа очиж нөгөө Чингэлтэй дүүрэг 500 айл дээр өлөө хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ бол их сайн. Яг тэгвэл олон айл дээр хэрэгжүүлж тэр нэг нарны панелийн үн хямдарч орж ирнэ тийм үү? Батарейны үн хямдарч орж ирнэ. Тий. Тэгээд тэр айлуудыг явандаа бид нар ингээд шүлжээрөө холбоод илүүдэл цахилгаанаар шүлжээрөө зардаг болгочихвол ингээд бүр сайхан. Тэгэхээр ерөөсөө цаашдаа бол бид нар ингээд үргүү зардал биш. Одоо ингээд юм түлжил агуул утаа гарна ш. Тэр одоо 1000 сайхан юм байгаад ч гэсэн тий. Харин тэр мөнгийг дээ нэг нарны панел батарей тавихад нь зарцуулж ивэл тэр хүн нэгдүгээр цэвэрхэн амьдрах нь байна. Хоёрдугаарт хамгийн гол нь явандаа яах нь цахилгаан үйлдвэрлэгч болох нь шүү дээ. Тийм. Яг ингэж улсын хэмжээнд үзэхгүй бол одоо манай гэр орооллын айлууд маань одоо орон сууцны одоо орон байрнуудаас илүү их зардлыг дулаан төлөөд байгаа шүү дээ. Тэр нүүрсэн зарцуулж гин. Дээрээс нь тэр бохир орчинд амьдраад ханаа том уу хурж гин. Одоо им таананд ерөөсөө ингээд нөгөө шууд бас зардал маш их гардаг байгаа байхгүй. Тэгээ ингээд нэгэнд бид нар аль хэдийн энэ нарны панел батарей бол амжилттай ажиллаж болох юм байна. Айлыг яндангаас нь салгаж болох юм байна гэд ингээд бүр батлаад харуулчлаа шүү дээ. 3 жил болчлоо. Туршилтын төсөл хэрэгжүүлээд. Тийм учраас одоо бол ерөөсөө нийслэлийн хувьд одоо тэр янз бүрийн нүүр судалдаж аавн хятад улсаас гэхийнхээ оронд одоо тэр ялангуяа агаарын бохирдол ихтэй байгаа айлууд дээр ерөөсөө нарны панел батарейтай халаагууртай суйрлуулах хэрэгтэй байгаа. Таны хувьд эрчим хүч болон дулааны хуулийг шинжлэх талаараа хэд хэдэн гишүүнтэй ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа шүү дээ. Энэхүү ажлынхаа талаар та яриач. Эрчим хүчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг улсын хурал дээр байгуулагдсан. Тэгээ бид нар ерөнхийдөө ингээд одоо нэг юм 4 том ажлыг эрчим хүчний салбарт бол хийж өгнө гэсэн зорио ажиллаж байгаа. Тэрнийхээ ингээд 3-ыг л өрөөнө бол хийчихсэн. За нэгдүгээр том ажлууд бид нар юу хийсэн бэ гэхээр одоо үр дагаврын үнэлгээ гэдэг юм хийсэн. Өөрөөр хэлбэл 2001 онд батлагдсан эрчим хүчний тухай хууль маань ямар одоо үр дагаврыг өнөөдөр энэ нийгэмд энэ эрчим хүчний салбарт авчирсан бэ гэдэг ийм үнэлгээний ажлыг хийсэн. За дараагийн одоо нэг хийсэн ажлууд ерөөсөө бусад улс орон тий ялангуяа манай улстай адилхан ийм хүүтэн цаг ууртай хэрэглэгчээ дулаан цахилгаанаар хангадаг ийм улс орон чухам яага болоод байгаа хууль эрх зүйн орчин ямар эрчим хүчний салбарт нь ямар байгууллагууд ажилдгийг ямар уялдaalтай холбоотой ажилдгийг гэдгийг л нэлээд одоо сайн судлахыг хичээсэн. Тэгээ энэ хүрээндээ бид нар 8 улсын 12 одоо хууль эрх зүйн орчныг бол маш наривчлалтай судалсан. За тэгээд энэнийхээ дараа бид нар дулаан хамжийн тухай анхдагч хуулийг одоо боловсруулаад дууссан өргөн барихад бэлэн болцсон байж байгаа. За тэгээд дөрөв дэх ажил бол цахилгаан хамжийн тухай анхдагч хуулийн дээр одоо ажиллаа явж байгаа. За тэгээд би түрүү ингээ хэлсэн эрчим хүчний тухай хуулийг яагаад шинжлэх шаардлагатай байгаа юм бэ гэж айгүй олон масан шүү дээ. Тэгэхээр үр дагаврын үнэлгээ хийсний үндсэн дээр бид нар маш олон дүгнэлтүүдэд хүрсэн. Одоо шинжлэхээс аргагүй байна гэд. За нэгдүгээр асуудал болохоор манайх ерөөсөө хууль маань хоцрогдсон. Байсан 24 жилийн өмнөх хууль. За хоёрдугаар тэр хууль маань орчин үед одоо бий болсон харилцааг яах нь зохицуулж чадахгүй байна.
одоо бүр ингээд саяны тэр нөгөө айл өрхийн нарны панелаас ахуулаад энэ хуулийн дээр ямар зохицуулт байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр дээр үеийн хуульчин хоцрогдсон хууль маань орчин үеийн харилцааг үр дүнтэй зохицуулж чадахгүй байна. Хоцрогдсон байна. За дараагийн нэг асуудал нь одоо байгаа хууль нь маш ерөнхий товчхон. Ерөөсөө нэг хэдхэн хуудастай хэдхэн бүлэгтэй гэсэн мөртлөө энэ хууль маань дулаан хангамж, цахилгаан хангамж гэдэг ийм хоёр том асуудлын зохицуулдаг хууль. За гэтэл хууль нь ийм ерөнхий товчхон болохоор яаж юм гэхээр 800 гаруй журам өнөөдөр энэ салбарт байж. Тэгээ журам гэдэг нь өнөөдөр доктортой зохицуулт биш. Журам бол одоо ингээд маргааш ирэхэд нэг шин журам, эсвэл маргааш ирэхэд нөгөө журам налга болцсон. Тийм ч учраас л нөгөө энэ эрчимчний салбар маань ингээд жоохон асуудалтай тулгараад байгаагийн нэг одоо үндсэн шалтгаан бол ерөөсөө хууль эрх зүйн орчны хувьд бол докторгүй байна гэдэг ийм үндслийг харсан. За дараагийн нэг асуудал бол одоо байгаа хууль бол цахилгаан талдаа түлхүү анхаарсан. Дулаан талаа бол ерөн зохицуулаагүй юм байна гэдэг. Ингээд маш олон үндслийн үндсэн дээр ерөөсөө энэ хуулийг бол орчин үеийн цаг үедээ нийцүүлэх хэрэгтэй юм байна. Процессын зохицуултаа болгох хэрэгтэй юм байна. За тэгээд дулаан цахилгаан хангамжийн бие даасан хууль болгож салгах хэрэгтэй юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. За тэгээд бид нар нөгөө гадны улсыг судалсан гэж байна шүү дээ. Тэгсэн чинь манайхтай ижил төстэй одоо Казахстан, Эстон, Дайн, Унгар гэдэг дөрвөн улс маань бие даасан дулааны хуультай. За тэр дулааны хууль нь дор хаяж ингээд 5-аас 10 бүлэг бүр ингээд 50-60 хуудастай процессын зохицуулттай. Цахилгааны хууль нь гэсэн чинь ингээ 10-20 бүлэг 100-аас 200 хуудастай бас процессын зохицуулттай. Өөрөөр хэлбэл энэ процессын зохицуулттай буюу хуулийн дээр хамаг юмаа зохицуулж өгснөөрөө нөгөө журмын тоо яах нь бага байдаг байхаа. Тэгээд зохицуултын хувьд доктортой гэсэн. Өөрөөр хэлбэл харилцаагаа аль болох бол хуулиар зохицуулдаг гэсэн. Тэгэхээр ийм хуулиар зохицуулсан ийм салбарыг л доктортой гэж үзээд яадаг байх нь хүн хөрөнгө оруулдаг байх нэ. Тэгээ хуулиар зохицуулсан салбарт байгаа оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй тулгарх нь бага байдаг байх нэ. Тэгээд тэр улсууд амжилттай яваад идэг байх нь. Манайх амжилтгүй ингээд бүр үе төмөн асуудалтай тулгараад одоо манайх та бүхэн мэдж байгаа улсын хурал дээр өргөдлийн байнгын хороо гэж байгуулагдсан шүү дээ. Өргөдлийн байнгын хороон дээр ирж байгаа маш их гомдол санал юутай холбоотой байна гэж эрчим хүчний салбартай холбоотой. Тэр чинь байгаа аахгүй. Ерөнхийдөө одоо таны дээр ингээд шинжилсэн хуулийн дээр айгуу сонирхолтой одоо асуудлууд орж ирж байгаа шүү дээ. Тэгвэл хуулийн төсөл дээр онцлох зохицуултуудыг тавчхан дурдвал бид нар ингээд дулаан хангамжийн тухай хуулиар бол маш олон зохицуултыг бол хийж өгч байгаа л да. За нэгдүгээр асуудал болохоор дулаан хангамж бол ерөөсөө маш олон хүмүүс ингэж байгаа байхгүй юу. Манайх одоо ингээд дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг дулаан станцтай юм чин нэг хуулиар байх хэрэгтэй гэж ингээд ярьдаг. Гэтэл зохицуултын хувьд л дулаан цахилгаан хангамжийн асуудал ерөөсөө хоорондоо ямар ч холбоогүй. Нэгдүгээрт. Хоёрдугаар дулаан бол одоо яг орон нутгийн шин чанартай. Одоо өөрөөр хэлбэл тухайн сумыг л ингээд дулаанаар хангадаг, тухайн аймгийг хангадаг тий. Тест дөрвөөс гарч байгаа дулааны шугам бол тодорхой нэг юм орионыг л цахилгаанаар хангадаг л гэсэн үг. Орон нутгийн шин чанартай байх нь. За дээрэс нь дулааны хэрэглээ зөвхөн өвлийн улирал байдаг. Тэгэл бусад бүх улирал одоо дулааны хэрэглээ байхгүй байна шүү дээ. Ингээд ийм онцгой зохицуулттай учраас дулаан хангамжийн асуудал бол зохицуултаа явдаг буюу эрчим хүчний зохицуулах хорооноос үн тарифыг зохицуулаад явахаас л аргагүй ийм одоо хангамжийн асуудал. Гэтэл цахилгаан болохоор улсын хэмжээнд, системийн хэмжээнд тий ингээд зохицуултын хэмжээ хувьд шал одоо хоорондоо ямар ч холбоогүй учраас энэ хоёр бол тус тусдаа хуультай байх зайлшгүй шаардлагатай. За тэгээд сая Азийн хөгжлийн банкар манайх юм зөвлөх үйлчлэгээ хийлгэсэн байлээ эрчим хүчний яамныхан. Одоо байгаа одоо эрчим хүчний салбарт үнэлгээ хийлгээд цаашдаа ер нь яаж хөгжүүл зүйтэй юм бэ гэдэг ийм үнэлгээ. Тэгээд тэрний нэг дүгнэлт нь ямар гарсан гэхээр ийм дүгнэлт гарсан байлээ. Одоо Монгол улс ингээд нэг юм ерөнхий товчхон хуулиар дулаан цахилгааны ийм хоёр асуудлыг хоёулангийн зохицуулж байгаа нь маш үр дүнгүй байна. Энэ нь нэгдүгээрт одоо төлөвлөлтийг бүрхэг болгодог, гүйцэтгэлийг бүрхэг болгодог, хариуцлагыг сулруулдаг. Тийм учраас цаашдаа бол бие даасан дулаан цахилгаан хангамжийн хуультай болох нь зүйтэй гэсэн ийм одоо зөвлөмжийг л өгсөн байлээ. Тэгээ бид нар дулаан хангамжийн хуулиар бол нэлээд олон одоо зохицуултыг бол маш тодорхой болгож наривчиж өгч байгаа. Ингэснээрээ бид нар бол дулаан хангамжийн салбар руу төрийн оролцоог багасгах, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. За тэгэл хэрэглэгч тулгардаг буюу олон асуудлыг бол энэ хуулиараа бол одоо тодорхой болгож доктортой болгож өгнө л гэсэн ийм одоо зорилгыг тавьж байгаа. Орон нутгийн хувьд ярих юм бол одоо манай зарим сумдууд маань эрчим хүч маань бүр ингээд очтгоо тий. Эсвэл ингээд эрчим хүчний хязгаарлалтанд орсон олон ингээд сумдууд байдаг шүү дээ. Тэд нартэй юу н яаж хандах бодлого баригдаж байгаа вэ? Яг зүйтэй. Тэгэхээр
эрчим хүчний салбарын бас нэг тулгамж байгаа асуудал бол яавал одоо энэ аймаг сумын цалхан хангамжийг найдваржуулах вэ гэдэг асуудал. Ерөөсөө найдваржуулна гэж юугаа яриад байгаа юм бэ гэхээр одоо та бүхэн ингээ хөдөө орон нутгаар явахаар өстой хамгийн их гомдол бас л нөгөө цалхан эрчим хүчтэй холбоотой. Одоо энэ ерөөсөө ингээд нэг ёлтойсон гэрэлтэл байгаад байна. Одоо цалхан хэрэгслээ залгаад ажиллах гэхээр ажиллахгүй байна. Хүчтэл нь унчаад байна. Алдагдлэгтэй байна. Тэгээ бид нар хөдөө явахаар ингээд одоо гişүүд ингэж тайлбарлаж байна гэж. За бид нар бол ингээ хоол их одоо цахилгаан л байгаа. Тэрнээс хөгжлийн цахилгаан байхгүй. Уучлаарай гэж тайлбарлаж байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яавал энэ хүчлийн хөндлөлтийг бага байлгах уу? Яавал алдагдлыг бага байлгах уу? Найдваржуулах уу гэдэг асуудал дээр дараа аягүй чухал асуудал нь энэ сэргээгт эрчим хүчний тархамал их үүсэр. Тархамал. За та бүхэн саяхан нэг мэдээ олж харсан баха. Эрдэнэт дээр нэг юм тасралт гарсан чинь Аранга, Уурханга, Баян, Онгор, Завхан гэдэг ерөөсөө 8 аймаг байхаа. 8 аймгийн 8 аймаг цахилгаанг болчихж байгаа. 140 гаруй сум цахилгаанг болчихж байгаа. Эрдэнтээр бүгд төр хангагдаж байгаа байхгүй юу? Энэ бол маш эрсдэлтэй байгааз. Тэгэхээр нөгөө нэг энэ аймагуудын хувьд яг ийм өөрийн бие даасан тархамал жижиг оврын их усруудыг барих хэрэгтэй байхгүй. Одоо дөнгөж саяхан замын үдийн шугамн дээр ийм нарны одоо станц батарейтай орсон билээ. Тэгэхээр тэр ямар орсон гэсэн чинь замын үдийн шугам тасарсан. Тасарсан чинь тэр хугацаанд замын өвдөө тэр нарны станц нь батарейтайгаа хангаал хэвийн байдлыг хангаал байжсэн. Яг тэрнтэй адилхан миний хэлээд байгаа юм. Энэ аймгийн төвүүд дээр ялангуяа энэ Аранга, Уурханга, Баян, Онгор гэдэг энэ аймгийн төвүүд дээр тэгэж одоо бие даагаад өөрөө ажиллах чадвартай нарны панелыг батарейтай тавих хэрэгтэй. Тийм ч учраас би бол 25 оны Монгол улсыг хөгжүүлэх төлөвлөгөөн дээр энэ 3 аймаг дээр одоо ингээд 10 мегаваттын нар 20 мегаватт цагийн батарейтай тавья гэдэг ийм төлөвлөгөө оруулсан. Энийг бас л одоо ингээд хэрэгжүүлэхгүй байна л да. Тэгээ ерөөсөө сумдын аймгийн цахилгаан хэмжээг найдваржуулах тэр одоо хүчил нь унчаад байгаа 220 вольт гэж ярьдаг шүү дээ. Тэр 220 вольт нь бүр 150 вольт болцохоор чинь таны одоо цахилгаан тоногт хөрөмж ажиллахгүй шүү дээ. Ирэхгүй нэг ёлтойгоод гэрэлтэл байна. Тэгэл тэрийг сайжруулж өгдөг минь юу вэ гэвэл ерөөсөө тархамал их үүсэр. Тэгэхээр энэ тархамал их үүсэр сэргээгт эрчим хүчний их үүсэр дээр бол бид нар бүр том одоо өөрчлөлтийг бол хийх зайлшгүй хэрэгтэй байна. За ингээ подкастынхаа одоо сүүлийн асуултыг танаас асууя. 2030 он гэхэд цахилгаанаа экспортлох хэмжээнд хүрнэ гэж Чойлол сүрэн сайд болон Дорж ханд сайд маань яриад байгаа шүү дээ. Таны хувьд энэ одоо хэр боломжтой гэж үзэж байгаа вэ? Тэгээд яг Монгол улсын хараа нэг онцлог нь болохоор юу вэ гэхээр манай энэ говийн орой юм ба штэ. Энэ бол ерөөсөө ингээ жилийн 300 гаруй хоногийн одоо баг 300-д нь ингээд маш их нарны нөөцтэй, маш их салхины нөөцтэй. Хоёрдугаарт нь маш их ийм талбайтай. Тэгэхээр нөгөө нэг нарны том одоо станц, салхины том станцыг барихад нэг онцлог нь маш хэмжээний талбай шаарддаг. Тэгэхээр бид Монгол улсын хувьд бол тэр том одоо нарны салхины нөөцтэй газар том хэмжээний нар салхины их усрыг бариад тэр хятадын зах зээлээс өөрөө хэрэглэгчээ болоод өөрөө үн тарифа тохироод ингээд зараад явах, экспортлоод явах бүрэн боломж байгаа. Гэхдээ ингэж ийшээ явахын тулд хамгийн нэгдүгээр хийх ажил юу вэ гэхээр бид нар цахилгаан эрчим хүчний зах зээлийг өрсөлдөөнтэй болгож өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл цахилгааныг экспортлоход тавигддаг хамгийн нэгдүгээр шаардлага юу байдг вэ гэхээр зах зээл нь ижилхэн байх. Хятад улс, Орос улсын зах зээл, цахилгааны зах зээл нь өрсөлдөөнтэй, чөлөөтэй болсон. Манай Монгол улс болохоор одоо нэг худалдаа авахч буюу төр одоо ингээд станцууд хэрэглэгч хоёрын дунд суучихсан юм байхгүй юу. Энэ тохиолдолд тэр экспорт бол одоо юу яадгүй, явдаггүй. Тэгэхээр бид нар ингээд чөлөөт өрсөлдөөнтэй болгож ижил тэнд одоо хөрөнгө оруулагч орж ирээд өөрөө өөрийнхөө хэрэглэгчийг олоод үн тохироод ингээд цаашаа зараа явах нь улсын хувьд яах вэ гэхээр сугамаал бэлтгэх нь. Тээвэрлтийнхаа хөлсийг л авах нь, татвараа л авах нь тэгээ сууж идэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр бол уул нь хэрвээ хүсэх юм бол боломж маш их байгаа. За ингээд үнэтэй цаг зав зарцуулж манай подкастэнд оролцсонд танд баярлалаа. Тэгээд танд ажлын амжилт хүсье. Энэ сайхан подкастэнд уурж оролцоос ялангуяа одоо Монгол улсын хувьд нэлээд тулгамдж байгаа асуудал эрчим хүчний салбарын одоо асуудлыг одоо сонсох түмэндээ хүргэх юм сайхан нэвтрүүлэгтэй подкастэнд уурж оролцсон баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.